тоолгой хийхдээ нэгдсэн болон гинтийн төслөөр тоолгож сонгоно. Гинтийн толгойг үлдэгдэл нөлөөлөхгүй байгаа. Тэгэхээр нэгдсэн тоолго маань үлдэгдэл нөлөөлж орлого зарлагын баримт үүснэ гэсэн үг шүү. За тест гэдэг нь агуулгаа сонгоод тансаа сонгоод за энэ танс дээр за байршил хэрэг бүртгэлтэй хамбал тухайн байршлаа сонгоод за тэгээ бүлэг төрлөөр нь мөн шүүгээд бараагаа энд харуулах боломжтой гэсэн. За хэрвээ комисс байгаа бол комиссоо энд томилоод комиссоо оруулчихнаа. За ингээ бараа татах гээд за үлдэгдэл хуулнаа гэх юм бол тухайн агуулгад байгаа үлдэгдлийг тоосон тоос гэхээр хуулаад гаргаад ирнэ. Үгүй гэх юм бол чекийг авчнаа. За ингээд би энийг 15 гэж тоолоод энийг би 90 гэж тоолчих тий. За ингээд тоолсны дараа хадгалах товчийг дарчна. За хадгалангууд тухайн тоолго маань шинэ гэсэн төлөвтэй тест бараан дээр өдөрлөө. Энийг хянсан төлөвт эхлээд оруулна. За хянсан төлөвт оруулахдаа тоосон тоогоо өөрчилж бас болно. За ингээд хадгалчихнаа. За энэний дараа баталгаажуулах төлөвт оруулнаа. За мөн тоорсон тоо дээрх мэдээллүүдийг дахиж шалгаад за дутсан 4 ширхэг илүүдсэн 5 ширхэг гээд за дутсан өртөг байна. Илүүдсэн өртгийн мэдээлэл гарч ирж байна. За ингээд хадгалчихнаа. За ингээд хадгалангууд баталгаажуулсан төлөвт орсны дараа баримтын жагсаалт дээр за ингээд баримт руугаа оронгууд тоолгын орлого зарлага гэсэн төрөлтэй баримт үүсэж байгаа. За хэдүүлээ одоо гинтийн тоолго хийж үзье. Гинтийн тоолго хийхэд сая хэдүүлээ 10 байсныг нь 15, 90 байсныг нь 95, 94 байсныг нь 90 болгож тоосон шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлэнх нь үлдэгдэл 15, 90-ээрээ гарч ирж байна тий. За одоо ингээд энэ бол бидний гинтийн тоолго буюу үлдэгдэл доохлолт нөлөөлөхгүй тоолго гэсэн үг байхгүй юу? За ингэж оруулаад хадгалчихнаа. За энийн цаашаага хянсан төлөвт оруулчихна. За ингээд тооллого маань